Яг үүндээ цэвэрлэх байгууламжийн асуудлуудыг бол 1 минут 2 минутанд ярих биш. Бараг 1 цаг ярьсан ч болохоор ийм одоо үхтэй түүхтэй. 10 жилийн одоо түүхтэй цэвэрлэх байгууламжаас одоо ашиглалтанд ирэх жил ашиглалтанд оруулна гэж байгаа. Тэндээс одоо гарах усыг амдаж мянганы сорилын сангаар одоо цэвэршүүлээд саарл усыг 3-4 дугаар цэглэх станцад өгнө гэсэн ийм л тооцоотой явж ирсэн. Гэтэл цэвэрлэх байгууламжийг эхлэхэд Монгол Улсын одоо усны бохирдлын одоо стандарт нь 13 оны түвшнээр өгсөн. Гэтэл 24 он түүний бохирдол нь хэд дахин илүү болцсон. Тэгээ одоо цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо гэхэд Улаанбаатар хотын бохирдлыг цэвэрлээд гарч байгаа тэр стандарт нь мянганы сорилын сангаас тэр одоо 300 гаруй сая доллараар хийж байгаа цэвэрлэх байгууламжийг хүлээж авах тэр стандартаар гарахгүй болох ийм л зүйлүүд байгаа байхгүй. Энд чинь тэгтээ өнөөдөр би болоогүй 10 гаруй жилийн өмнөөс одоо юу гэдгийг 11-2 жилийн өмнөөс эхэлсэн. Гэвч одоо эх онд бол заавал дуусгах гэж байгаа. Дуусгах гээд мөн бас 35 сая долларын үнийн зөрүүтэлтэй ийм асуудлууд байж байгаа байхгүй. 35 сая доллар гэдэг чинь өнөөдөр бас 100 гаруй тэрбум төгрөг ярих чинь. 100 гаруй тэрбум төгрөгийг мөн одоо сангийн амттайгаа ярих гэхлээр үндсэндээ одоо энд төсөвд ханж байгаа энэ эдийн засгийг хомж байгаа энэ тохиолдолд бол энэ одоо төсөл рүү өгч болохгүй маа л гэсэн ийм байр суурьнтай л явж байгаа. Тэгэхээр нөгөө ам нэхэр уушигнэ гэж яг үүндээ мянганы сорилын сангийнхан бол нэг их найд төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийгээд эх 4 жил таяж явна шүү, орхиж явна шүү гэж байгаа 5% хэлж байгаа мэдээ чинь үнэ. Орхиулахгүй л гэх юм бол 35 сая доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж Монголын тал өнөөдөр цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтанд авах юм боломж байгаа. Гэхдээ энэ бол өнөөдөр бий болцсон биш, өнгөрсөн одоо 10 жилийн асуудлыг эх жилдэнд багтаагаад мянганы сорилтын сантай хийсэн гэрээнд Монгол улс өөрөө үүргээ гүйцэтгэхэд Монгол улс өөрөө хамгийн том одоо анхны цэвэрлэх байгууламжуудаа ашиглалтанд оруулахад бол 35 сая долларын асуудал байгаа. Тэгэхээр энийг мөн одоо ажлын хэсгийн явцад яриад өгчих юм бол эх жил одоо 7 сар 8 сар гэхэд бол одоо цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулна.